За сайн байцгаана уу бүгдээрээ. За өнөөдөр би Хонконгд ирсэн байна. За тэгээ Хонконг бол маш сонирхолтой хот. За хятад тийм үү? Азийн орон мөртлөө зүүн өмнөд Аз шиг дулаахан уур амьсгалтай. За дээрээс нь Европ соёлтой. За бид мэдээж хятадж байгаа гэсэн дээ хятадчаад бас удаагүй байгаа нэг газар. Ямар ч ийм газрын энэ хотын одоо онцлог болон ер нь ямар хот вэ гэдэг талаар нь та бүхэнд бас бичлэг болгож хүргэе гэж бодлоо. За ингээд бичлэгээ эхэлцгээе. За Хонконгийн хүмүүс их гайхдаг баг л та. За Хонконг гэхээр хятад шим шиг эсвэл одоо англи шим шиг англиар яриад байдаг хүмүүсэд их гайхдаг баг. За тэгвэл тэр шалтгаан нь болохоор Хонконг 1997 онд англи улс хятадд шилжүүлсэн газар нутаг. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр 1997 оны хүртэл Хонконг бол ерөөхдөө Английн колон байсан гэсэн үг. За ингээд та бүхэн бас гайхаж байгаа хэл та яагаад Хонконг Английн колон улс болчихвоо гэж гайхаж байгаа. Тэр бол ерөөс маш сонирхолтой. Ганцхан аяг цайнаас болсон байдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр чинь 1600-аад онд ч тийм үү ерөөхдөө тухайн колоничлалын үед болохоор Европод маш их авдарч ирсэн зүйл цай байсан. Европын баячууд дээрээс нь зүгээр энгийн иргэд хүртэл цайны маш их том соёлтой болж ирсэн. Тэр цай маань хаанаас очдог байсан гэхээр мэдээж тухайн үеийн маш том улс байсан Манж гүрнээс очдог байсан. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр Хятад болон Англи хоёрын хооронд худалдааны хувьд асар тэнцвэргүй байдал үүсэж байна гэсэн үг. За ямар ч хоёр улс ерөнхийдөө авсан өгсөн одоо экспорт импортын ерөнхийдөө тэнцэж явах хооронд тийм эрүүл харилцаа гэж боддог бол тухайн улсын валют маань тэр чигээр галгашаага урсаад байна гэсэн үг байхгүй. За тэгээд ирэхээр юу болох вэ гэхээр эдийн засгийн хувьд маш уналттай болоод ирнэ. За тэрийг яаж аргалах вэ гэж маш их одоо Манжийн хаанд Англиас худалдааны замаа нээгээд өгөөч, бомб нээгээд өгөөч гэж хүссэн боловч за манайхаас нээх боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг. За ингээд ирэхээр манай нөө англичууд маань юу бодож эхэлсэн бэ гэхээр нэгэнтээ англи болохоор эндхийг колонио болгоцсон байсан. За тэр үед хар тамхиг хятадд оруулж ир тийм зарах бодлого барьж эхэлсэн. За гэхдээ яг тэрнээс өмнө хятадд хар тамхи байгаагүй мүү гэвэл байсан. Тэр нь болохоор Индонезиас оруулж ирдэг байсан. За тэрнийг ерөөхдөө ажигласан англичууд маань за тэгвэл эндхийгээс хар тамхиг зараад эднийд оруулаад болох юм байна гэсэн бодлогыг баримтлаад за хууль бусаар даалт илт хууль гэж янз бүрийн аргаар хятадд оруулаад за хятадууд тэр чигтээ хар тамхид орсон гэж болно. За бүр өстой нэг амжиргаагаа алтлаа орсон байдаг. За үүнийг бол мэдээж тухайн үеийн Манжи эзэн хаан за энийг бол бодвол хориулах ёстой гэж үзээд Имсэгчоо гэдэг хүнийг явуулаад тухайн хар тамхиг бүгдээрийн далайд хаяад дээрээс нь бүх хүмүүсийг одоо хорих ёстой хүмүүсийг хорьсон байдаг. За үүнд дургуутсан англичууд мэдээж валютын хувьд маш том алдагдал бөөн үр үүсэж байгаа гэсэн утгаараа за бид нар ингэж байж чадахгүй гингүүтээ хар тамхины дайныг эхлэдэг. Хар тамхины дайн ерөөхдөө 1-р дайн 2-р дайн ингээ 2 удаагийн дайн болсон. Тухайн тэр дайнаас болоод ерөөхдөө хятад ялагдаж маш том ялагдал төрсөн. Ялагдсныхаа үр дүнд Хонконгийг яалтчгүй Англид өхөөсөр аргагүй болсон гэсэн үг. За эхлээд бол Хонконг гэдэг нэг арлыг өгжсэн бол 2-р дайнд болохоор Хонконгийн хойтлын бүсийг тэр чигт нь хятадуудаас авч чадсан. Тэрнээс өдийг хүртэл 1997 оны хүртэл Английн колон байсан. Англид хэлтэй, англи соёлтой тийм улс болж хувирсан гэсэн үг. Хонконгийг эд мандаж явах үеийн жүжигчдийг санаж байгаа. Брюс Ли, Жеки Чан гэдэг юм уу те. Хонконг кино бол бүр маш алдарч байсан. Тэрүүгээр нь бас хүмүүс сандах. За бас маш нэг сонирхолтой зүйл бол хэдхэн километрийн нэг далайн ийм хойгийг гатлаад Макао байгаа. Макао бол Португалийн колон байсан улс. Сонирхолтой байгаас тийм нэг хэсэгт нь болохоор тийм англи соёл, нөгөө талд нь Португал гэдэг ийм хоёр өөр улс ийм хэлбэр нь өнөөх бүр хадгалагдаж үлдсэн байдаг. За дээр нь нэмээ зүгээр Макао дээр би зүгээр сонирхолтой байх болов гэж хэлэхэд Макао бол харьцангуй хар тамхины дайн маань гэхээсээ илүү хэрэгхүнч хэрэггүй гэж бодогддог байсан газрыг маш их зөө мөнгөөр авилгалаар ерөөхдөө Португалууд эзэмшээдсэн бай. Ер нь Европч гисэн байсан. Эднийхийг бодвол за тэгээд тэнд бүр боолын 8 хүртэл үсээд хятадуудыг тухайн үедээ одоо өмнөд Америк руу хүртэл бүр хятадуудыг зөөсөн байдаг байхгүй. Тэгээд тэрнээсээ болоод тэнд очсон хятадууд маань цугларч амьдарсан газруудаас эхлээд нөгөө нэг China Town хаанч байдаг бүх улсад байдаг гэдэг байгаа China Town үүссэн байдаг. За тэгээд China Town-ы соёл бол ерөөхдөө бас хятадуудын боолчлолтой бас хятадуудыг боолчилсан Европуудын соёлтой бас хамаатай гэж бодож байна. За тэгээд танилцуулга бичлэгээ ингээд дуусгая. Бараа. За та бүхэн харж байгаачлан Monster Building гэж Игчон гэдэг нэр нь болохоор Monster Building гэдэг энэ барилга дээр ирсэн байна. За энэ барилгыг та бүхэн харж байсан баг Transformers гэдэг кинон дээр за тэгээ Бишигтлагийн дуу мөн дээр ч гэсэндээ орцсон байдаг. За тэгээ харж байгаачлан болохоор маш юм тийм нягтршлыг харуулж байгаа. Өөрөө
Хонконг гэдэг маань би өмнө хэлжсэн чинь маш их ягтралтай улс. За бүр нэг байрлагад бүр 10,000 хүн амьдарч байсан ч гэсэндээ тохиолдлууд байдаг. Нэг өрөөнд бараг 4-5-аар амьдардаг. Тийм болохоор ерөөхдөө бүх зүйл нь маш нэм ягтралтай байдаг гэсэн үг. За үүний жишээ бол энэ Ихчон барилга байна. За тэгээд энэ дээрээс ярихыг хүсэж байгаа зүйл нь юу вэ гэхээр 1960-аад онд болохоор Хонконг руу маш их олон хүмүүс нүүдэлчд гэхээр бид нар манайхны нүүдэлчд гэхээс илүү амьдрах аргагүй болсон хүмүүс маш их орж ирсэн. За дээрээс нь тухайн үед Хонконгод маш том гал гарсан байдаг. За тэгээд тэр галнаас болоод амьдрах хүмүүс аргагүй боллоо гэхээр тухайн үеийн барилгын бүтцээс илүүтэйгээр ийм ер нь хамтран амьд орон сууцны төрлийн барилгыг барих ёстой байна гэсэн зүйлийг засгийн газраас нь ярьж эхлэв. Тэгээд тэр засгийн газраас нь төрж хөгжүүлсэн за зүйл бол инээ гэсэн үг. За энэ барилга бол ерөнхийдөө ийм 3 блоктой за тэгээ хойдлоороо ингэж холбоостой маягтай И хэлбэр гэж ярих уу те. Англиар И хэсэг шиг иймэрхүү хэлбэртэй барилга байна. За тэгэхээр тухайн үед нь засаад явж байгааг та бүхэн харж байна. За бас маш сонирхолтой зүйл харагч зүйл нь болохоор Хонконгийн их барилга дандаа ийм air conditionтэй байгаа. Бүх зоох air conditionтэй бараг гадаад тасаадыг нь air condition үүсгэж байгаа юм аашаа тий. За энэ шалтгаан нь болохоор бас мэдээж Өмнөд Аз, Дундад Азийн улсууд шиг маш тийм чиглэг уур агамсгалтай болохоор тэрэндээ тохируулаад байж байна гэсэн үг. За энэ болохоор энэ барилгын тухай гэхээсээ илүү эхлээд би тэр пигэ буюу тэр модон хулсан гэдэг юм уу энэ барилга барихад ашигладаг засвар үйлчлэгээ ашигладаг ийм пигэ гэж ярьдаг солонгосоор. За энийг монголоор одоо тавцан гэх юм болов юу гэх юм бол жамц энийг бас сонирхолтой бас харагдж байгаа хулсаар хийгдсэн байгаа. Бус улсууд төмөр за ерөнхийдөө төмрөөр системээр хийцэн байдаг. Системчлэг за одоо угсардаг байдлаар хийцэн байдаг бол модоор угсарсан байгааг харж байгаа. За энийг тэгээ хүмүүс харах юм бол аюултай биш үү? Яагаад эднийг ингэж хийгээд байгаа? Тэгтээ дэргүү бас эдийн засгийн боломжтой харьцангуй гайгүй улс байжээ гэж бодож иж магадгүй. За яагаад вэ гэхээр нэгт хулс маань эднийд олдоц их. Дээрэс нь хулс маш хурдан ургадаг. За дээрэс нь маш харьцангуй бас хөнгөн. Дээрэс нь хямдхан гэдэг шалтгаанууд байгаа болохоор энийг ашиглаж байгаа. За мэдээж одоо юу гэдэг нь бус улсууд бол хулсыг ашиглах нь болохоор илүү өртөг өндөртэй болно. Дээрэс нь за хулс нурж унаад хүн үгсэн дээрөө төмөр нураад хүн үгсэн дээрүү гэд бодоход бол аюулын ажиллагаан дээрээ ч гэсэндээ харьцангуй бас хулсыг илүү дээр гэж үздэг юм байлээ. Дээрэс нь маш хөнгөн ажиллахад авсаархан байдаг. За бас тэнд нэг бас яг эргээл харахад тэнд бас маш сонирхолтой зүйл харагдаж байна. За энэ полконыг харж байна уу те? Тэр полконыг хүртэл сугангуудаа тэр арам хэсгүүдээ болохоор тэр чигээрний хулсаар ингээд зангидсан байгааг харж болно. За эднийг ч бас яг ч энд бас юм байна. Ерөнхийдөө тэгээ бас нэг сонирхолтой зүйл байдаг юм байна. За ихэнх улсууд бол мэдэн тийм үү барилга дээр ажиллаж байгаа нэг төмөр хадаас мадаасан дээр гიშгхийг болоод уралдаа төмөртэй дээдлээ төмөртэй гутал өмсдөг бол за эдний барилгын ажилчид хамгийн сонирхолтой нь дандаа тавч шиг одоо тийм хаймар шиг гуталнууд өмсдөг гэсэн үг. Тэр нь юу ч байгаа гэхээр яг энэ дээр ажиллахад илүү амар байдаг юм байна л да. Ягаад тэгэхээр эн чинь нэг юм бөөрөхийн ингээ моднууд байгаа болохоор тэрийг хөлөөрөө мэдэрч сайн зөв алхах зөв гიშгэх хэрэгтэй байдаг юм байна. Тэгэхгүй болохоор төмөр гутал өмсөд ирэх юм бол нөгөө доотлынхаа нэг модоо мэдрэхгүй болохоор аюултай гэж үздэг болохоор тийм хаймрын гуталууд гიშгэх яа гэсэн. За бид нар дараагийнхаа point дээр ирлээ. За энэ болохоор Blue House гэдэг яг нэрнээс нь харж байгаа чинь цэнхэр барилга гэсэн нэртэй. За энд ирсэн шалтгаанаас 1922 онд энэ барилга баригдсан. Одоо юу гэсэн үг вэ? 104 жил чихүү болсон байна гэсэн үг тийм үү? За тэгээд энэ барилгын маань яагаад ачиж үзүүлж байгаа вэ гэхээр за яг энэ үеэс эхлээд ерөөхдөө 4-өөс 4 давхар дээшээ давхарлах шаардлагатай болсон гэсэн үг. Хонконгийн хувьд нэлээд том өөрчлөлт гэсэн үг л дээ. 1922 он яг тэр үеэс эхлээд ерөөхдөө хүн амын нэгтршил өндөрсөд ихэнгүүд юу болох вэ гэхээр за аль болох давхарлах ёстой байна гэсэн ойлголт гараад ирж байгаа. За тэгээд ерөөхдөө тухайн үеийн англи хэв маягаар энэхүү барилгыг барьсан гэсэн үг. Тэгээ харж байгаачлан доотлын нэг давхар нь болохоор хүмүүст зориулагдсан үйлчлэгээний зориулалт баригдаад дээрээсээ 2-4-5 давхар хүртэл хүмүүс амьдардаг гэсэн үг.
За энэ барилга болохоор одоо бол хүмүүс амьдарч байгаа хിവэрээ. За тэгээ энэ барилгын бас нэг онцлог байгаа. Хонконгийн барилгын хууль хэрэгжиж эхлээд тэр барилгын хууль хэрэгжсэн хамгийн анхны барилга гэж үздэг юм байна. За тэрэнд юу багтсан бэ гэхээр барилга хоорондын зай 1.8 м-с зайтай байх ёстой. За дээрэс нь нэг хүн дор хаяж амьдрах орон зай нь бол 1.8 м² байх ёстой гэж байх ёстой. За орон сууцны барилгыг 4 давхраас дээшээ барихыг ер нь хоригдсан ийм заалтах тусч ирсэн байна л да. Гэхдээ эсвэргээрээ одоо бодоод үзэх юм бол энэ дээр хуулиараа 4 давхраас дээшээ барьж болохгүй гитсэн байгаа юм чи яагаад гэж барьсан бэ гэж бодож байж магадгүй. За яг энэ баригдаад барьсны дараа 40-50 дунд дахиад нэг удаа маш тийм хүмүүсийн шижин суулт, нөөцийн суулт ихсээд ирэхээр за үнэхээр хүмүүс 4 давхар дээр бол манай Хонконг гэдэг хот хүн амын нэвтэрчлээ барахгүй байна гингүүтээ барилгынхаа хуулиндаа өндрийн хязгаарлалтыг нь аваа хайцаа гэсэн үг. За бас сонирхолтой санагдчих магадгүй. Яагаад заавал 1.8 м²-ыг нэг хүн амьдрахад зориулах орон сууц байх ёстой вэ гэж тусгасан бэ гэхээр юу гэсэн үг вэ гэхээр ер нь аливаа хууль гэдэг маань ямарваа нэгэн зүйл байхгүй байсан болохоор тэрийг хамгийн багадаа ийм байлгаараа гэсэн үг. Тэгэхээр өмнө нь болохоор хүмүүс нэг нойд жишээлх юм бол 5 6 хүн хоодоо хийгээд бочкин дээр унтах хэмжээний тийм маш хэцүү амьдралтай байсан болохоор за ядаж хүн амьдрахын тулд 1.8 байх ёстой гэсэн тийм м²-аар тусгаж өгсөн юм байна. Хонконгийн барилгын хууль хэрэгжсэн барилгыг үзүүлж байна гэсэн үг. Хонконгийн дараагийнхаа нэг үзэх ёстой цэг дээр ирсэн байна. За бороо ороод байна. За гэхдээ яаж бас зүгээр яах вэ те. За энэ цэг бол ер нь бол яг энэ Хонконг гэдэг бийг тодорхойлж чадах барилгуудын дэргэд ирсэн байна. За бидний харж байгаачлан за хамгийн эхлээд би энэ талаас хэлмээр байна. За энэ бол Norman Foster гэдэг хай-тек архитектурыг үүсгэсэн ч яах вэ? Том төлөөлөл болсон нэг хүний барилга. Энэ бол тухайн үедээ хамгийн их мөнгө орж баригдчихсэн 1 м² оногдох мөнгөний хэмжээгээр хамгийн их баригдчихсэн барилга. Гэхдээ хүн тэгж харагдаж байна уу гэх юм бол хүмүүс бас тэгж харагдахгүй байгаах гэж ярих бах. За тэгвэл дараагийнх нь за энэ бол IMP гэдэг хятад гаралтай бас тийм архитектурын бүтээл. За IMP-г бид нар ямар барилгаар мэдэж мэдэх вэ гэхээр Луврын музейний урд гурвалжин байдаг шүү дээ. Ер нь эндээс харахад та бүхэн харж байгаа. Ер нь гурвалжингаар ингээ эвдүүлээд тап гэдэг ингээд нэг дээр нь эвлүүлээд дээр нь босгоцсон майтай ийм барилга байгаа. Энэ барилга бол Хонконг $500 дэвсгэрээр тавигдсан байдаг. Энэ бол Хятадын төв банкны барилга байна. За энэ талын барилга бол баригдаад 9 удаагүй байгаа. Бас одоо бол амар үнэтэй баригдсан барилга. За барилгынхны үнийг нь бол би бас сайн мэдэхгүй байна. Гэхдээ баригдсан угаасаа нууцсан байл Хедерсон гэх барилга байгаа. За энэ барилгыг бол цаа хадид буюу Чүндэмүний DDP гэдэг ерөөхдөө дижитал архитектурыг хийжсэн. Одоо өөд болцсон л та тэдний компаниас хийсэн гүйцэтгэсэн компани юм байлээ. Энэ бол харж байгаачлан энэ өнцөг ямар ч өнцөггүй байгааг харж байгаа. Дээрээс нь нэг шилмаа жижиг шил биш. Доороос 5 метрийн 10 метрийн хэмжээтэй шилтүүдээр болсон болохоор маш өндөр байгаа гэж. Нуршаад яг одоо болохоор энэ нийт нэг юм түүхийг ярьж байгаа. За Хонконгд логостэй дизайн хийхэд барилга архитектур хийхэд хотын зураг төслийг хийхэд бараг хүн хийхээсээ илүү пингшүү хийдэг гэсэн үг. Ер нь Хонконгд бараг мөнгө олдог хүмүүсийн баян болохыг хүсэж байгаа хүмүүсийн орлого өндөртэй байгаа хүмүүсийн хамгийн нэгт барил пингшүүчин юм бэлээ. За пингшүүчин гэхээр ямар нөөг яг та одоо нэг эрс арслан гэл нэг хоёр чулуун модуутай тэгээд нэг дээр үед байхад мэлхийний ам зоос хийгээд тэгээд оройн нь болохоор эргүүлж баруун хөлөнд нь хийдэг мэлдэг ч гэдэг юм. Ийм зүйлийг нь пингшүү гэдэг. За яг энэ болохоор амар том нөлөө үзүүлсэн гэж байгаа. За одоо яг бидний байгаа энэ байгаар болохоор Хонконгийг хамгийн их мөнгөтэй байлгадаг газрын урсгал энд урсдаг гинэ. Тийм болохоор энд болохоор хамаагүй нэг давхарт нь барилга барьж болохгүй гэсэн юм байдаг юм байна. За тэгээ яасан гэхээр угаастай энэ одоо харж байгаа та бүхэнд ямар харагдж байгааг мэдэхгүй байл да. Жохон ингээд харах юм бол ерөнхийдөө нэг тийм заазуур маазуур шиг харагддаг гэж үздэг юм байна. Бүр хитрхи тийм амар өнцөгтэй. Тэгээ хүмүүс пингшүүчд Хонконгийн иргэж үүссэн үү гэхээр энэ чухал мөнгөний урсгал урсдаг газар ийм юм хийх юм бол Хонконгийн
эдийн засаг тэр чигтээ нуурж уннаа, баларнаа гэдгсэн юм байна. Тэгсэн чи яг баригдаад дуусан чи энэ хавийн байсан тэр том одоо хөрөнгөгийн тийм бизнес эрхтэг том ийм барилгууд бүгд давхарсан юм байна. Тэгээд ирсэн чи энэ барилгыг барихаар боллоо. Одоо нэг Хонконгийн банкны барилга. За тэгсэн чи энд бол нэг онцгой юм байгаа. Яг эндээсээ харагдахгүй байна. Тэрийг аль болох одоо энэ хитрхи их энергитэй нөгөө нэг Хятадын төв банкны барилгыг энэ барилга авч үлдээж одоо өөрийнхөө бизнесийг сайн болгохын тулд юу болох гэж ярьж байгаа вэ гэхээр тэр дээдлийн орой дээр харж байгаа их бокс хуулгасан гинэ их боо. Одоо зүүн талын хамгийн тэр дээрлэлт байгаа нэг тийм урагшаа гарсан юм байгаа шүү дээ. За энэ болохоор их боо ингэнэ. Энэ их боо яаж байгаа гэхээр эндээс ирж байгаа тийм амар хүчтэй энергийг булангаас ирж байгаа энэ их боо ингээ буудаад энэ энергийг хамгаалах юм гинэ. За тэгсэн чинь юу яасан гэхээр голд нь энэ барилга баригдахаар болж байгаа. За тэгсэн чинь энэ барилгыг барихтаа юу батсан бэ гэсэн чинь за энэ хоёр чи хоорондоо бүр зодтолтой болохоо байгаад энэ Хонконгийн эдийн засаг бүр баларх гээд байна гэдэрсэн чинь голд нь энэ барилгыг барьж. Гэхдээ энийг яаж шийдэх вэ гингүүтээ энэ хоёрыг хаах хэрэгтэй байна. Хаахаас гадна шилэн тэр чигтээ юут нэвтрүүлдэггүй гэрлийг тэр чигт нь хугалж ингэж тал шиг ийм барилга барьсан гэж үздэг юм байна. Амар сонирхолтой байна тест тий. Хүмүүсийн итгэл одоо нэг тийм шүтлэгээс хамаарат иймэрхүү бүтээгдэхүүн бас үүсч болж байна гэсний илрэл юм болов уу гэж бодож байна. За тэгвэл хэдүүлээ одоо Хонконгийн барилгыг тайлбарлаж орж үзцгээе. За дараа явцгаая. За дараагийн зэг дээр ирсэн байна. За дараагийн нөгөө нэг миний тайлбарлаж ирсэн Хонконгийн банкны барилга. За тухайн үедээ баригдаж байхдаа метр квадратын хувьд хамгийн өндөр үнээр бүтчихсэн барилга гэж байна. За хүн харах юм бол энэ одоо яах юм үнэтэй эднийх өндөрч биш гэж бодож байж магадгүй. За энэ болохоор бас барилга нөгөө л нэг фэнкшүүтэй бас холбоотой. За энэ газар бас нөгөө нэг давхарт нь орох гээд одоо нэг давхрыг нь барилга барьж болохгүй. Газарт нь барилга барьж болохгүй гэсэн чинь тэгвэл энэ чинь доотлолт нь нэг давхарт нь юу ч хүүгээр зүгээр өргөөд барилга барьчих л та гэсэн санаа гаргасан юм байна л да. За тэр хүн бол Norman Foster. Norman Foster бол энэ хайтек архитектурын архитектур гэдэг маань юу вэ хэлдэг гэхээр энэ барилга яаж тогтож байгаа бүтцэн гадна талдаа тэр чигтээ харагдаж байх хэвээр. Би өмнө нэг бас YouTube дээр өөр бичлэг дээр үзүүлж байсан л да. Сөүлд байдаг Hyundai гэдэг барилга байдаг. Тэр барилга болох бас нэг хараан шиг хэлбэртэй улаан одоо тийм барилгынхаа бүтцээр ингээд тогтож байгаа байдалтай байсан. За энэ бол яг тийм гэж бодож байна. За тэгэхээр миний хэлж байгаа үгнээс point-ийг ингээд олж чадсан хүн бод ойлгочих бах. За энэ хүн болохоор ямар арга барилыг шийдсэн бэ гэхээр за энэ барилгын маань бүтц болохоор suspension bridge гэдэг одоо Европын ч юм уу Америк гэсэндээ ер нь хөгжилтэй орнуудын гүүрэн дээр маш том аргалдаг зүйлийг хэрэгэлсэн гэсэн үг. За тэрэн дээр юу гэж харагдаж байгаа гэхээр энэ хоёр талд нь юм багна байгаа тийм үү. Энэ хоёр багна маань гүүрний хөлийг гүйцэтгэж байна гэсэн үг. Тэгэнгүүтээ энэ хоёр талд нь одоо энэ гурвалжин байгаа энэ трасс маань болохоор ингээ хоёр талд ингээ бариад байж байгаа гэсэн үг. Тийм болохоор энэ доотлол дээрээ энэ хоёр хөл ингээ байж хахад үлцэн хэсэгт нь ямарч багна хэрэггүй эн чинь ингээ тогтох боломжтой болчлаа гэсэн үг. Тийм болохоор энэ барилга бас ялгаагүй. Дотор талдаа ямарч багна байхгүй барилга гэсэн үг. За та бүхэнд би өмнө хэлжсэн чинь нэг давхар нь тэр чигээрээ ингээд ямарч багнагүй байгааг харж байгаа бах. За дээрэс нь бус барилга бол энгийн барилга хаалхаараа ороод лобби байдаг бол энэ барилга бол таазаараа ордог. За тэнгүүтээ энэ тухайн барилга хаах үедээ болохоор тэр дээврийнхээ таазыг хаачдаг гэсэн үг. Бас ийм онцлог байгаа. За дээрэс нь энэ барилгын дээдл нь шил байгаа. Яагаад шил байгаа гэдгийг та бүхэн дээшээ танилцуулъя. Ерөнхийдөө нийгэмд илүү яаж архитектор хүн тустайгаар хандаж болох вэ? Тухайн клиент буюу харилцагчаа яаж авчиж чадах вэ гэдэг зүйл маань дээрээс хамаарат ийм том одоо орон зайг энгийн хүмүүст ингээд олгох юм боломжийг олгож болж байгаа маа гэсэн үг. За тэгээ дээшээ гарцгаая. Өнөөдөр яг орох гэсэн чинь дээд нь хаачжээ. За тэгээд эндээс бичлэгээ дуусгахаас за нөгөө нэг шил яагаад энэ шилийг хийсэн бэ гэдгийг та бүхэнд хэлчихсэн шалтгаан нь юу болох гэхээр энэ барилга маань өөрөө энергийг маш зөв ашигласан байдлага гэдэгт ордог. Яагаад вэ гэхээр за харж байгаас нь тэр дээшээ харах юм бол тэр дээдлийн дээвэр дээрээ болохоор тол байгаа. Тэнгүүтээ
энэ толинууд маань давхар болгоно тэгээ толинууд байгаа гэсэн үг. Тэр дээрээс орж ирсэн нарны гэрэл маань хугараад ийшээ бууж ирдэг гэсэн үг. Хэрвээ энэ барилгыг давхар болгоёг ингээд цутгаад юм уу ямар нэгэн байдлаар хаагаад хийсэн бол энэ тухайн одоо барилгад амьдарч байгаа хүмүүсийн ажиллаж байгаа хүмүүст бол хитрхи тавчуу тийм байдал үүсэх боломжтой гэсэн үг. За ингээ харах юм бол энэ барилга тэр чигтээ ингээ тийм голдоо хөндөй байна гэсэн үг. Ямар ч одоо та бүхэн харах юм бол энэ доор ямар ч ассан гэрэл байхгүй. Нарны гэрлийн хүчээр энэ барилга маань энэ доор ингээд энэ гэрэлтэй байна гэсэн үг. За тэгээд би маш харамсалтай нь орж үзэж чадсангүй. За тэгээд дараа ирэхдээ заавал орж үзнэ.